Монгол улсад 6733 стандарт байгаа ч түүнийг иргэн хуулийн этгээд дагаж мөрдөхгүй байгаагаас шалтгаалan хүн амын эрүүл мэнд бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдаж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна. Тэгвэл улсын их хурлын энэ хаврын чуулганаар стандартчлалт техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэхээр болсон байна. Монгол Улсын шадар сайд амар сайхны тушаалаар 2022 онд барилга, эрүүл мэнд, хүнс, аялал жуулчлалын салбарын 2000 гаруй стандартад үзлэг хийж олон улсын жишгт нийт зэсгийг судлахад 159 стандартыг хүчингүй болгох, 1067 стандартыг олон улс бүс нутгийн жишгт нийцүүлэн шинжлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Дүгнэлт гарснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрөхөд 204 стандарт 20 хүрэхгүй хувийг шинжилэн баталжээ. Харин үлдсэн 80 орчим хувийг шинжилгээгүй өнөөдөр хүрчээ. Энэ нь эрүүл мэнд, барилга, хүнс, аялал жуулчлалын салбар, дэлхийн хөгжил, дэвшил, технологи, инновацаас хоцорч худалдаан дах саад дутгаарыг ярилцахад сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ хуулиар бид олон зүйлүүдийг тодорхой болгоно. Стандарт яагаад ач холбогдолтой юм? Стандартыг яагаад хэрэглэх ёстой гэдгийг бол хүн бүхэн мэдж байгаа. Гэхдээ хуулинд стандартыг хэрэглэх асуудлыг тодорхой бөгөөд ойлгомжтой болгож. Өөрөөр хэлэх юм бол стандартыг сонгож авсан бол зайлшгүй хэрэгжүүлдэг байх. Тэр стандартын шинжилт өөрчлөлтийг цаг тухай бүрт нь хийлэгдэг байх. Аливаа хяналтын лабораториудыг чадахжуулах, боловсон хүчнийг сургах, мэрэгшүүлэх, цогц харилцан уялдаа холбоотой үндэсний хэмжээний бодлогыг гаргаж хэрэгжүүлэх ажлын хэсгүүдийг байгуулад ажиллаж байна. Стандартын хэрэгжилтийг мөрдүүлэх хянах тогтолцооны нэг хэсэг нь олон улсын стандартын шаардлагад нийцсэн лаборатори. Гэвч үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сорилтын лабораториудын барилга, байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадах хангалтгүй байна. Тиймээс салбарын шилдэг технологи, инновацийн шинжилтийг нэвтрүүлж, хяналт зохицуулалтын тогтолцоог сайжруулах шаардлагатай юм. Хуулийн дээр бол өөрчлөлт орж байгаа агуулга бол нөгөө стандартыг сонгон хэрэглэх асуудал байж байгаа. Тэр сонгон хэрэглэх стандартыг хэрэглэж болно, хэрэглэхгүй ч болно гэсэн төөрөгдлийг бас энэ хуулийн дээр засаж байна. Хоёрдугаар асуудал бүх яам тамгын газар болон аймгийн засаг дарга хүртэл энэ дээр ямар ч хөвгөрхтэй стандартаар оролцох гэдэг асуудлын нэг талд нь бас гаргаж өгч байгаа асуудал байна. За хууль хоорондын зөрчлийн асуудлыг шийдвэрлсэн стандартыг хэн хэрэгжүүлэх вэ? Хэн хяналт тавих вэ? Хэн боловсруулах вэ гэдэг бол нэг талд нь бас гаргаж өгч байна. Стандартаар дамжуулан салбарын үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог бий болгох, стандартыг дааж мөрдөх соёл хандлагыг төлөвшүүлэхэд хуулийн төслийн гол үзэгдэл баримтлал чиглэжээ.